Өнөөдрийн манай видео нь тавтай морил. Тэгээ өнөөдрийн манай видеог яг яагаад хийх болсон бэ гэж бодонгууд би ингээд нэг нэг ойрын ганц 2 хоногт stand up vlogs ер нь ингээд холь цолиол тоглоод яваад байгаа байхгүй юу. Тэгээ холь цолио явж байгаа хооронд ингээд нэг хапаар бууддаг төрлөө ингээд хүмүүстэй таарах юм. Тэгээд хапаар буудаж чаддаг юм шиг амар харагдаж байгаа нь ингээд юу ч чаддгүй ингээд хүмүүс байгаа байхгүй юу те. Яг тэр хүмүүстэй ингээд яа ингээд чамд өгөх ингээд миний зүгийн ингээд гайгүй те анхан шатны ингээд хапаар өгж болох ингээд зөвлөгөөг чамд өнөдөр өгөхгүй бэлдсэн байна. Тэгээд хапаар буудахад бол хүмүүс зүгээр шууд скил гэж боддог байна. За тэгээд би бол зүгээр скил надад ер нь хамаардгүй те. Би ч их скилээс ер нь хол хүн байхгүй юу те. Мангар бол. Тэгээд ерөөхдөө би скилээс ер нь seeding-ээс илүү үздэг. Тэр нь контрол сайн байвал тэгээд бодол илүү сайн байв. За тэгээд өнөөдөр болохоор шууд апын тухай контролоо ярина. За тэгээд шууд контрол руу оръё. Шууд мэдээж контрол руу ороод customize тэгээд мэдээж тэ хүмүүсийн мэдгээр ийшээ шууд орно. За тэгээд шинээр яг шин юу ихлүүлээ. Яг эндээс empty. Тэгээд за ингээ хүмүүс яг жирийн ингээд боддог хүнийх бол юм байдаг. За тэгээд миний үг дагаад байвал чиний бодох чадвар чинь нилээд сайжир шүү. Бараг үнэн шүү. За тэгээд мэдээж өөрийнхөө бүх химиг сайхан тааруулна. Жохон гэнийг харагдахгүй болгох чинь тэнгуүтийн доор энэ ингэж байрлуулна. Тэнгуүтээ мэдээж буугаа ингэж байрлуулаад нийтүүдээ ингээд тэнгуүтээ энэ гоцтой. Энийгээ мэдээж ингээд энэ чигээс харагдаж байгаа эндээ байрлуулад радаа суудгаа доотлолт нь байрлуулна. Суудгаа яг хажуудталд нь дараа тэгээд яг ингүүл хүмүүс яг ап дээр сайн буудна. Яг ап дээр буудах шанс ч илүү гэсэн. Тэгээд апаар одоо ингээ харж байгаа та нарт. Ингээд яг энэ дээр шууд 2 дараа төсөрдөг хүмүүст бол ингээд 2 дараа өсөрдөг болгоорой тэгээд сууж байгаа те. Одоо тэнгуут хүмүүс ихэвчлэн нөө скоп хийхийг амар хүсдэг те. Даанч өөрхөн нөө скоп жоохон хэцүү байдаг хүмүүст бол харж ийн ингээд жоохон хэцүү ядаргаатай харж ийн мэдээж хүмүүс бүгд нөө скоп алддаг. Скоплсан байхад бол шууд алж чаддаг. Яг тэр үнэ зогссон скоп жоохон одоо хөдөлгөөнтэй байх үед бол ингээд би ч гэсэн скоплсан байх хүртэл жоохон алддаг. За тэгээд нөө скопи чинь чансыг ингээ 25%-аар ингээ сайжруулах юу болохоор зүгээр чи энэ дурангийнхаа яг өөрийнхөө кроссоверийнхаа хажууд яг ингэж наагаад сайжраа. Яг голдонд харуулаад тэнгуүтээ энийгээ ингээд тийм амар харагдахгүй болохгүй. Үдээж зүгээр жижигрүүлээд ингээд яг дурантайгаа ингээд аптер харж байгаа яг кроссовертэй юм шиг харж байна уу? Мэдээ чиний апаар муу бууддаг тэг хамаагүй болно. Нэгэд аяа ер сууж байгаад боохоор илүү ингээд 50% болно дээ. Ингээд 50 гамблдаад харснаа. Нөгөө би нэг очисоор байтал дуусчлаа нөгөөдг нь. За бум. За энэ дахиад ансангүй. Тэгээд ойрын үед хүмүүс намайг ер нь giveaway хий гэдэг юм те ингээд giveaway те надад ингээд giveaway тааж зарим хүмүүс тэгээд ахаа надад гол тарилаач те би өөрөө бараг тэгж гоохаар хэмжээнд яваа байхгүй юу те. Яг тэгтээ би бол giveaway хий гэж бодож байгаа үг юм. Giveaway хийхийг бол бодож байгаа. Тэгээ giveaway хийж байгаа giveaway-ыг хийж байгаа. Тэгээд ер giveaway хийж байгаа. Тэгээд giveaway-д оролцохыг хүсвэл за хийгээгүй ч амар оролцохыг хүсвэл те. Тэгээ би буруу тийш албаар бодоод байгаа шүү дээ. За тэгээд би ер нь зүгээр апаар бууддаг тэнгуүтээ giveaway-ийн тухай ярих гэж энэ видеог хийсэн. Харж ийн би нэг жоохон дурангаар алдаад байт юм. Бас нөө скоп алдчихлаа. За тэгээ би ерөнхийдөө бол 5 дахь юм уу бүтэн санд giveaway хийж чадвал яг хийн. Тэгээд манай сургууль дээр бол Mobile Legends-ийн ерөнхийдөө бол тэмцээн болгож байгаа. Яг тэрэндээ би яг төрүүлж чадвал giveaway хийн. Харин төрүүлж чадахгүй бол тэгээд
giveaway хийх хувшнаг царайлан мэдээж. За тэгээд өнөөдрийн манай видеотой хамт ирсэн баярлалаа. Тэгээд яг хөө дэмжиж мингээд мөнгө зөнгөөр те дэмжиж мэмчиг гэвэл бас те миний ингээ mobile industry дээр бичээстэй байгаа шүү. Giveaway хийх гэж байгаа хэрэг болох л ах гэж би надад бол бодогдож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзна. Уулзна. Тэр видео хүртэл наа хүлээж байгаарай залуусаа. Би яг дараачих видеог скол оройдоо скол маргааш оруулна. Яг маргааштай багтаж бараг л орох бахта өмнө хаар дээр тавьчихсан шүү дээ. Тийм бахал онохгүй байсан. Юуч easy music бол тоо нүү scope лөө pad гэл оно шүү дээ. Ой. Ярсан нь онцсон шүү. За бодлоо. За тэгээд манай өнөөдрийн видеонд хамт ирсэн баярлалаа. Тэгээд дэмжих хүсч лайк саба постараарай. За тэгээ баяртай манай өнөөдрийн видео энэ төрөнд өндөрлөж байна. Апар сайн бодохыг хүсчвэл яг түрүүнийх шиг миний юу гээгээрээ sensitive бас миний юунд шиг тааруулаарай. За тэгээд баяртай ингээ scope crossover шиг байрлуулчвал яг чамд илүү сайн бодоход туслана. За баяртай. Бүгдээрээ дараагийн видеогоо хүлээгээрэй. Баяртай.